Бид эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, энэ сангийн ажиллагаанд бол маш ихээр ноцтой халдаж, шимтгэл төлөгчдийнхаа эрэхэд ноцтой халдж байгаа үйлдэлүүдийг явуулж байгаа улс төрчид. Эрүүл мэндийн даатгалын сангаас өнөөдөр эмнэлгийн ажилтны цалин хөлсийг олгож байгаа нь үнэн. Төр бол төсвөөс өөрөө цалин хөлсний мөнгийг тавихгүй байгаа. Өнөөдөр эмнэлгийн байгууллагын ажилтны цалин нэмэгдүүлж байна гэдг нь өөрөө эргээд эрүүл мэндийн даатгалын сан дээр ачаал үүсгэнэ. Шимтгэл төлөгчдээр ачаал ирнэ. Энэ бол маш буруу. Ийм учраас сангийн яам төр гэж өөрөө л байгаа юм бол төрийн албан хаагчийг ажилуулж байгаа юм бол төсөвтөө өөрөө тусдаа энэ харилцааг, цалин хөлсний харилцааг суулгах үүрэгтэй. Тэрнээс шимтгэл төлөгчдийн нуруунд дээр үүнийг үүргэх нь буруу. Шимтгэл төлөгчд эрүүл мэндийн үйлчилгээгээ хүртэл авч чадахгүй нөхцөл байдалд өнөөдөр хүрч байгаа. Үүнтэй нэгэн адилаар нийгмийн даатгалын сангийн харилцаа бол шимтгэл төлөгчдийн харилцаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр хэн хэдий хэмжээний шимтгэл төлж байна, түүн дээрээ бодлогоосоо хамаарч хэдэн хувиар тэтгэврэн тогтоогдох уу, хэдэн хувиар тэтгэврэн нэмэгдэх үү гэдэг асуудлыг нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ууг нь бол ярьж тогтоох үүрэгтэй. Би хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. Намайг хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхад би дан дээлтэй сайд байсан. Бид тэтгэврийн доод хэмжээг 500,000-д хүргэсэн. Хүргэсэн нь сайн хэрэг. Бид нар бол маш олон жилийн хугацаанд 20,000 төгрөг, 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж явж ирснийг эрс нэмэгдүүлсэн үнэн. Гэтэл бид нар бодлогын алдаа гаргасан. Би үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ бодлогын алдаа яамны алдаа байгаагүй, энэ бол улс төрчдийн алдаа байсан. Тодорхой төрийн бодлого явах ёстой шат дамжлагаараа яваагүй, мэрэгжлийн яамны саналыг аваагүй байх үед нь нэгэн улс төрч олон нийтэд жиргснээс үүдэж шийдвэр гараагүй байгаа дээр шахалтанд орж ариун заяа та нар дугаа бай, бид нар улс төрийн шийдвэр гаргасан гэж яамны эрх болоод тэтгэр авагчдын эрэхэд бол ноцтой халдсан үнэн. Бид нар үнийг одоо засаж ер нь бол чадахгүй байгаа. Дараад нь булган туяа сайд бас индексжүүлсэн индексийг одоо бас өөрчлөлтөө засахыг тодорхой хэмжээнд оролдсон. Гэхдээ одоо хүртэл бид нар энэ зөрүүг буцаан одоо арилгаж чадаагүй л байгаа. Яг энэтэй нэгэн адилаар одоо тэтгэврийг нэмэгдүүлэх талаар төр ярьж байгаа бол суур тэтгэврээ төрөөс олгодог байх зохицуулт. Баялагын сангаас тэтгэвртээ авч болдог байх зохицуултыг төр өөрөө хийж байж сая өөрчлөгдөнө. Энэ дээр бодлого ямар байгаа вэ? Яам хуулиа оруулж ирэх үү? За гэр бүл хөдөлмөрлөгийн байгууллагын яамнаас абакашад байхгүй юу? Уг нь яг энэ бодлогын асуудлыг сайд нь л хариулахгүй бол яамны аппаратаас хариулт авч болно, хангалтгүй байхгүй. Төрийн нэрэн баг. За микрофон 4. За өөрийгөө хэлээд тэгээд яраарай. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нэрийн бичгийн дарга Лавгсрон өгтөө мөнхцөл байна. Ариун зяа гишүүний асуултанд хариулъя. За тэтгэврийн даатгалын тогтолцоонд өнгөрсөн хугацаанд 2000 оноос эхлэн Монгол улс шинжилэл хийх гэж зорилт дэвшүүлж ирсэн. Гисэн хэдий боловч энэ шинжилэлээсээ одоо сонгуулийн цикл мөчлөгтөө уялдуулан дандаа ухралт хийж ирж байсан. 2002 онд нэрийн дансны даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн боловч өнөөдөр хойшлуулсан уг тогтолцоог цаашид авч явах нь төвөгтэй байдалтай байгаа. За 2024 онд нийгмийн даатгалын багц хуулийн шинжилсэн найруулга батлагдсан. За уг шинжилсэн найруулгын хүрээнд тогтолцооны хэд хэдэн шинжиллийн заалтууд оруулсан. За төсвийн байдлаас шалтгаалan мөн энэ хуулийн хэрэгжилтэж өнөөдөр амьдралд бүрэн бус байгаа. За мөн түүнчлэн Монгол улсад цаашаа тэтгэврийн даатгалын тогтолцоогоо шинжилгээгүй улмаас бусад орнуудад тулгамдж байгаа бүх асуудлуудад ойрын хугацаанд Монгол улсад нүүрлэх гэж байна. Тухайлбал насжилтын асуудал. Өнөөдөр 537,000 хүн тэтгэвэр авдаг нийгмийн даатгалын сангаас. Үүн дээр нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авж байгаа хүнийг нэмвэл 550 орчим мянган хүн. Эдийн засгийн нийт ажиллагчдын тоо 1.2 сая орчим.
Ингээд өөрөөр хэлбэл манайх эдийн засгийн бүтцийн хувьд албан бус секторын харьцаа бас төдийлөн сайн бус байдаг. Гэх мэт энэ зүйлүүдээс шалтгаалаад ирээдүйд шимтгэл төлөх даатгуулагчийн тоо төдийлөн дөрвтө өсгөөргүй байна. 30 он гэхэд тэтгэвэр авах шимтгэл төлөгчдийн тоо ойролцоо түвшинд хүрнэ. Энэ бүхэн нь цаашдаа насжилтаас үүдсэн тэтгэврийн сангийн зардлыг өсгөнө. Ийм учраас тэтгэврийн даатгалын шинжилгээг бид гүнзгийрүүлэх шаардлага тулгарч байна. Ийм учраас яамнаас бол бодлогоо боловсруулсан, өмнөх засгийн газрын үед бол засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. За сая бол бас бид танилцуулсан байгаа. Тэгээ цаашдаа бол нийгмийн даатгалын реформыг үргэлжлүүлэх чиглэлээр зайлшгүй бас ийм бодлогын шийдлүүдийг бол яам боловсруулаад танилцуулж байгаа. Засгийн газар болон их хурал дээр хэлэлцэгдэх байхаа гэж үзэж Ба. байна. За 10 зээг шин тодруулъя. 20 зээг шин нэмэр. Мөхцөл дарга тэтгэврийн нэмэгдлийн талаар шимтгэл төлөгчдийн үүсгэж байгаа сан болон төсвийн харилцаан дээр ноцтой юм зөрчил үүсэж байгаа байхгүй. Энийг одоо мэрэгжлийн яам яг тодорхой хэлээд өгмөр байна. Тэгэхгүй бол улс төрчид энд ямар нэгэн шийдвэр гаргадаг сан өөрөө дангаараа одоо сангийн үйл ажиллагаанд ноцтой одоо халтаад байгаа байхгүй. Энэ бол буруу тогтолцоо яваад байгаа юм. Үүнийг шийдвэрлэх нэг арга зам нь бол төсвөөс төр өөрөө даадаг суур тэтгэвэр. Энийг хуулиндаа оруулсан уу хизээ өргөн барих вэ? Хоёр дахь нь сангийн яам баялагын сангаас зөвхөн орон сууц, эрүүл мэнд, боловсрал, бусад улс орн шигээ тэтгэврийн насандаа хүрэхлээрээ тэтгэвртээ авч болох уу? Энэ харилцааг оруулж өгөөч ээ. Ингэж вээж бид Норвеги шиг, Сингапур шиг баялагын сангаасаа тэтгэврээ авдаг болноо. Энэ дээр бодлогыг асууя. Тэгэхээр асуулт нь тодорхой юм байна шүү дээ. Хэрвээ улс төрчин шийдвэр гаргаж байгаа бол улсын төсөв нийгмийн даатгалын сангаас улс төрчин шийдвэр гаргаад байгаа нэг холион бантан болоод алдаа хийгээд байна. Энэ дээр яг тодорхой хариулаарай та яг салгах талаар ч юм ямар шийдэл байгаа юм бэ? Дөрөвдүгээр микрофон. Тэтгэврийн шинжилгээг хэрэгжүүлж чадахгүй байгаа үндсэн шалтгаан бол ерөөсөө шилжилтийн зардлаа улсын төсвөөс хангалттай гаргаж өгөхгүй байгаа. Яагаад тэгэхээр 1995 оноос эхэлж нийгмийн даатгалын шимтгэл суурилсан тогтолцоо бий болсон. Тогтолцоо бий болсон өдрөөсөө эхлээд тэтгэврийн зардаа хариуцаад явсан. Өнөөдөр тэтгэврийн даатгалын сан дээр 95 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн зардлыг хариуцж байгаа боловч 95 оноос өмнө хугацаанд ажилласан хугацааны зардлыг бас хариуцахгүй байгаа. Тэгэхээр ариун зээн гишүүний хэлж байгаа зүйл бол одоо маш зүйтэй зүйл. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл суурилсан харилцаа харин өмнөх тогтолцооны тэтгэврийн харилцаагаа ялгаж салгаж ойлгооч гэд. Эндээ бол санал нэг байна. Цаашдаа суур тэтгэврийг бид нар санал болгож байгаа. Нийт суур тэтгэврийн хэмжээний 80% зардлыг улсын төсвөөс 100% хариуцаач гэдэг ийм хувилбаруудыг бол бас санал болгож байгаа. Болгоод тооцооллуудаа хийж явж байгаа. За баярлалаа. Яг энэ үгийг сайд өөрөө хэлэх юм бол яг шийдэл болох гэдэг байхгүй юу? Яг энэ бодлогын шийдэл ийм төсөл оруулах байгаа гэдэг. Тийм болохоор бид нар сайдыг асуугаад байгаа шүү. За сангийн микрофон 5. За сангийн санжааторч гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол сангийн нийт зарлага бол өөрөө бол уулын шимтгэлийн тогтолцоон дээр тусч явах хэрэгтэй. За гэхдээ мэдээж хэрэг төр хариуцж байгаа тодорхой одоо иргэдийн шимтгэлийг хариуцсан авчиж байгаа учраас төрөөс татаас өгчөж байгаа. За тэгээд дээр нь бол сан маань алдагдaltaй болоод ирэнгүүт тодорхой хэмжээний алдагдлыг нөхөх бол бид нар татаас өгөө явчихж байгаа. Тэгэхээр энэ бол шимтгэл за тэгээд олгож байгаа тэр тэтгэврийн одоо зохистой хэмжээ бол арай өөр байна л гэдэг хандлага гарч ирж байна л да. За яг энийг одоо өөр байгаагаас шалтгаалаад үргэлжлээд баялагын сангаас бол тэтгэвэр өгнө гэдэг бол тэтгэврийг нэмдүүлэх, суур тэтгэвэр олгомж гэдэг юм уу ийм байдлаар үзэх нь бол бас өрөөсгөл болов уу гэж бол миний хувьд үзэж байна. Яагаад гэвэл тэтгэврийн тогтолцоо гэдэг маань шимтгэл суурилсан арай өөр тогтолцоо байгаа. Баялагын сан гэдэг бол арай өөр. За та мэдчихэж байгаа хүүхдийн мөнгө бол жишээ нь анх бол яг ингэж байгалийн баялагаас өгнө гэж эхлээд за сүүлдээ бол улсын төсөв болоод ингээд тогтцсон ийм зүйл байж байгаа. Тэгэхээр энэ бол за ариун зээг гишүүн тодруулах. Санжаач хольж утгаад байгаа байхгүй юу? Би болохоор юу гэж хэлж гэнэ үг гэхлээр нэгэнтээ баялагын сангаас ариун заяа гэдэг хүн дээр нэрийн данс үүсэж байгаа юм бол би эрүүл мэндтэй боловсралтай орон сууцтай зарцуулаагүй бол би тэтгэвртэй гарахтаа би тэр мөнгөө өөртөө ашигламаар байгаа байхгүй юу? Нэгэнтээ миний нэрийн дансан дээр баялагын сангаас одоо хуримтлал үүсч байгаа юм бол одоогийн байдлаар нэг 200 мянган төгрөг үүсчихэд байгаа шүү дээ. Би буруу хараагүй бол энийг л би боловсрал эрүүл мэнд
орон сууцсан зарцуулаагүй бол би одоо тэтгэвэр хэлбэрээр авмаар байгаа байхгүй. Энийг л биелээд байгаа. Энэ бол Норвегийн одоо хэлбэр шүү дээ. Норвег ч байна, Казахстан ч байна. Ердөөсөө би өөр юм яриаггүй. Яам одоо 6% нэмэгдэл байна уу, 8% нэмэгдэл байна уу хамаагүй. Энэ тэтгэврийн хуулийнхаа 27-гийн 2 заалтыг хэрэгжүүлээрээ. Энэ бүгдэд адил тэгш хувиар нэмэгдүүлэх бус харин аргачлалаа тодорхой гаргаач. Нийт сангийн одоо дүнгээ 6%-аараа нэмэгдүүлж болно. Эсвэл За хариулт. Хэн хариулгуулаа? За мөнх цулдар 4-р микрофон. За тэтгэвэр нэмэгдүүлэх тэтгэврийг тухайн жилдээ хуулийн дээр бол ерөөсөө яг инфляцийн түвшингөр гэсэн үг бол байхгүй. Инфляцийн дундаж түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэж. За гишүүний хэлсэнчлэн засгийн газраас тэтгэврийг нэмэгдүүлэх аргачлал бол батлагдсан. За энэ аргачлалын дагуу одоо хүчин төгөлдөр байгаа аргачлалын дагуу бол тухайн тэтгэвэр авагчийн тэтгэвэр нь өөрөө одоо нэрлсэн дүнгээрээ эдийн засгийн өсөлт, цалин өсний өсөлт тэр бүхний шингээсэн байдаг учраас бүгдэд ижил байдлаар ижил хувиар нэмэгдүүлэхээр аргачлал дээр бол орсон байгаа. Тэгэхээр аргачлалыг өөрчлөх асуудлууд засгийн газар дээр өөрчлөх боломжтой. За баярлалаа. Зулбар гишүүн.